Сайн байцгаана уу хүн үзэгчдээ. Амралт чөлөө цагт зориулсан уралдаан цэнгийн дагшин нэвтрүүлгийн та бүхэн хүлээн авч үзнэ үү? Нэвтрүүлгийн маань энэ дугаарыг дэлгэр зуны сүүл сарын энэ бэлэгцэн өдөр Монгол улсын гал голомтыг манаж түүнийг үйлдвэрлэж хүн ардд түгээж байдаг юм буянтай үйлсийн оролцож байна. Түлшэрчим хүчний үйлдвэрийн ажилтан ажиллагчдын мэрэгжлийн баярын өдөр зориулсан уралдаан цэнгийн дагшин нэвтрүүлгийг маань энэ салбарын ажилтан ажилтнад бүтээж бас оролцсон тоглож байна. Нэгдүгээр хүн маань Сангид оржийн Батцайхан гэж юм залуу байна. Дулааны 2 дугаар цахилгаан станцын төрийн өмчийн хувьцаат компанийн сахилгаан дулааны хянах хэмжүүрийн автоматикийн цехийн дарга ажилтай. Даваа хүүгийн алтан авч Улаанбаатар дулааны сүлжээ хувьцаат компани борлуулалтын албаны инженерийн ажилтай. Дулааны нарийн хэмжүүрийн автоматикийн инженер мэргэжилтэй ийм бүсгүй байна. Амгаа өдрийн мөнгө жаргал Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компани Чингистэй салбарын ажилтан ашиглалтын агдах инженерийн ажилтай юм залуу байна. Нэгдүгээр ихний хүн хурдан эргүүлнэ үү? За манай эрчим хүчний салбарын гол онцлог бол үйлдвэрлэл хэрэглээ хоёр нь зэрэг явж байдаг. Өөрөөр хэлбэл эрчим хүчийг үйлдвэрлээд одоо хадгална гэж байхгүй. За ийм учраас одоо манай эрчим хүчний хүчинд ажиллагчид маань ерөөсөн төргөн шуурхаа 400 оноо урьдсан маань бүгдээр баяр хүргэе. Хацааганда баяр хүргэе. За ингээд нэвтрүүлэг маань уламжлал ёсороо Монголын дундад зууны төв буюу Монголын нууц товчоо зохиолоос сэдвүүлийн бэлтгэгдийг та бүхэн мэдэж байгаа. Нэгдүгээр үед та бүгдийн үед ийм үг оногдсон байна. Анхаарлаа сонсоорой. Өгөөдөө 1228 онд хаан ширээнд сууж хан эцгээс хойш 4 сайн үйлийг бүтээсэн тухайгаан Монголын нууц товчоонд өгүүлсэн байдаг юм. Энэ 4 үлийн нэг нь Алтан улсад довтолж мохоосон явдал. Алтан улсыг Монголын нууц товчоонд юу гэж нэрлсэн байдаг вэ гэсэн ийм асуулт байна. Ингээд таныг өсвөр нэрлэнэ гэж хүсэж байна. Нэрлээрэй. Зэ өсг. Зэ. За алтан авч маань Улаанбаатар дулааны сүлжээ хувьцаат компани борлуулалтын албаны инженерийн ажилтай. 1000 оноо гараа сайн бол барайсан хамт олон тэнд хөхүүлэн дэмжиж байна. Улаанбаатар дулааны сүлжээ хувьцаат компани хамт олонд баярлалаа. Ингээд 1000 оноотой алтан авч үсэг нэрлэнэ үү? Үсэг. Үеийн ахмад борлуудаа болон нийслэлчүүдээ, энэ мэргэжлийнхтэй нөхдүүдтэй Улаанбаатар дулааны сүлжээ хувьцаат компани хамт олонны өмнөөс энэ салбарын 84 жилийн ойн халуун баяр хүргье. Баярлалаа. 200 оноо. За одоо үсэг нэрлэе та алтанчаа. Үсэг. Үсэг нь би алтанч баяр хүргэе. Бүтүүгээр шууд нэрлэх болцоотой хөр дэрүүлэх болцоотой шийдээрэй. Хөр дэрүүлнэ. Хөр дэрүүлэхээр шийдлээ алтан авч маань эргүүлээрэй. За хөр дээр эргүүлье. Танай байгууллагын үйлдвэрлэлийн үйл ажиллагааны онцлог. За манай байгууллага бол манай эрхэм зорилго бол хамгийн бага зарлаар дулааны эрчим хүчийг найдвартай түгээж хангах, борлуулах ийм эрхэм зорилготой. Манай компани хамт олон бол нийт 300 гаруй ажилчин албан хаагчтай. Эдний маань бараг 70 гаруй хувь нь инженер техникийн ажилчид, өндөр мэргэжлийн ур чадвартай, оюуны потенциал маш өндөртэй ийм ажилчид байдаг. Би байгууллагынхаа хамт олноороо ер нь бахархаж явдаг. Ер нь их энэ салбарын ер нь их тэргүүний хүмүүс байдаг ер нь. Дулааны сүлжээ хувьцаат компани дэмжигчид алтан авчиг сойж ирсэн ийм хүмүүс байна. Үсэг. За ихөө алтан авч маань 3 үсэг дараалан оновчлоо зөв нэрлэлээ. Миний бодлоор баруун хайрцагт мөнгө байгаа байх гэж бодож байна. Байхгүй ч байж магадгүй 100 хайрцагт мөнгө бий. За 100 хайрцаг мөнгөтэйгээ бол бишээ буруу явчлаа да. Гэнэ. За баяр хүргэе алтан авч. Таны ажил мэргэжлийн бахархаж чухам юундаа байдаг юм бэ? Манай дулааны шугам сүлжээний газар тэгэхээр нийт ажилчдын маань ихэнх нь эмэгтэйчүүд ажилладаг. Анх 10 дугаар ангид төгсөөд би энэ дулааны цахилгаан станц 2-т ээлжийн монтороор нэлээд хүнд ажил дээр ажиллаж орж ирсэн. Дон сургуулаа төгсөөд үү? Тийм тэгээд тэндээсээ ер нь мэргэжлээ сонгосон л да. Би ер нь эрчим хүчний салбарт
цахилгаан энэ хэмжүүр автоматикийн нарийн тоног төхөөрөмжтэй энэ мэргэжлийг эзэмшиж гэдгээр энэ мэргэжлийг сонгож цааш суралцаж одоо ингээд төгс энд яасан юм. Тэгэхээр манчуур гэхээр одоо нөгөө модон давирдаг хүн надад буугаад байна л да. Одоо яг тэр мэргэжлийнх байсан өөрөө. Тий, ээжийн цахилгаан станцын мончор гэдэг өөр л дөө. Зүгээр үнд тэр олон өндөр киловаттын 220 110 35 киловаттын тэр тоноглуудаар сэлэн залгалтууд хийн, хэрэглэгчийн тэр тоноглуудыг ажилуулна. Тэгэл хамгийн доод дотоод хэрэгцээг 6000 киловаттын тоноглуудыг залгана. Амьд үс ажиллаад байна гэсэн тийм. Миний хувьд одоо сахилгын машинаа задлахаас айдаг хүн шүү дээ. Үсгний холцоотой байсан байна. Аслаач баяр хүргэе. За ингээд навчаа маань захиалгаа өгөндөө аль үгний хэд хүсгийг нээх вэ? 2 дахь үгний 3 дахь үсгийг. 2 дахь үгний 3 дахь үсэг нээх захиалгыг навчаа маань өгч байна. Аслаач энэ удаа 1000 оноо дахиад 1000 оноо. Энэ хүрдэн дээр хамгийн өндөр оноо. Одоо үсэг нэрлэнэ үү? Энэ үсэг. Энэ навч наха. Энэ үсэг энэ би нэ нүү. Өтгөр шууд нэрж болж байна. Хүр дэргүүлж шийдээрэй. Удаг гайлыг бас их хэцүү гэлээ л дээ. Үг өсгөнө зөрдөг. Одоо гайлыг тийм. Тийм учраас би бас ахаад үсэг хэлнэ. Ааха. Нийслэлд маань одоо их л ажил өрнж байх шиг байх юм да миний бодлоор бол. Таны бодлоор таны мэрэгжлийнүүдээр юу байна вэ? Тийм манай мэргэжил манай дулааны шугам сүлжээний одын дулаан хангамжид бол маш нэлээд их ажил хийгдэж байгаа. 1997 оноос эхлээд энэ Европын стандарт нийцсэн ийм стандартаар тоног төхөөрөмжүүд бид нэр Азийн хөгжлийн банкны зээлээр дулааны үр ашигын төслөөр одоо хотын хэмжээнд шинэ техник технологиуд нэвтрүүлж байгаа. Энийг одоо суйрлуулаад ажлууд эхэлсэн. Мөн бол эдгээр одоо энэ хотын дулаан хангамжийг энэ дулаан нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх ийм энэ ажилд нэлээд дөрвтэй ажиллаа. Ерөнхий Монгол инженерийн анх удаа Монгол инженерийн тооцоо технологиор 1000 мм-ийн голчтой 6 км шугамыг бид нар энэ шугамыг татаж хүлээлгэж өгсөн. 850 оноо одоо үсэг нэрлээ атнавчаа. Үү. Үү. Амгаазрын мөнгө чаргал Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компани Чингисчэн салбарын ажилтан ашиглалтын ардах инженерийн ажилтан юм залуу байна. Мөнгө чаргал өдрөө баяр хүргэе. Мөнгө чаргал манай ихний өдөр 450 оноо өртсөн байна. 450 оноо одоо үсэг нэрлэе. Нэрлэнэ үү? Ээ. Танай байгууллагын үйл ажиллагааны онцлог нь юу вэ? Эрчим хүчний байгууллагуудыг одоо харьцуулахад одоо гол онцлог нь юу гэдэг юм бэ? Цахилгаан станцад үйлдвэрлээд дамжуулах сүлжээгээр дамжаад ирсэн цахилгаан эрчим хүчийг хэрэглэгчдэд айл өрөх болгоны гэрт хүргэж өгдөг хамгийн онцлог. Бид тэрийг ярьж хооронд хүрдэн дээр 850 оноо буусан байна. Баяр хүргэе. Одоо ингэж үсэг нэрж болж байна мөнгө чаргалаа. Монголын төв хүчлэгийн нэлээд сонирхдаг гэсэн одоо яг өрсөлдөж байгаа сэдв маань Монголын төв байна л да тийм ээ. Аль хэсгийн төвхийг илүү үздэг байна. Одоо Чигсвийн төвхүү, Ардын усгийн төвхүү, эсвэл Манжид байх үеийн төвхүү. За манай монголчууд бол ер нь 13-аас 4-р зуунд бол маш хүчрэг байсан. За энэ зуун бол ерөөсөө Монголын зуун байж исэн байж байгаа. За энэ үднээс нөгөөдөөсөө бахархаж энэ үеийн төвхийг их сонирхож уншдаг та. 120 оноо нэрлэх үү? Тэ үсэг. Тэ. Алтан навчид хүр дэргүүл болцоо дахиад ирлээ. За алтан навч 350 оноотой. Баяр хүргэе. Үсэг нэрлэнэ үү? 90 үсэг. Радио. 90 үсгээр нь би нэ нүү. За ойлгомжтой. Хоёр дахь үг маань тодорхойллоо. Иргэн. Баяр хүргэе. Дахиад нэмэх оноо. Алтан навч үсгний холцоотой боллоо. За яг инженерийн тооцоогоор ингээд яг тооцчихсан мөргүүлч үү эсвэл ингээд тохиолдоор иргүүлч үү? Ер нь тооцсон. Тооцсон байна. Ахтар биш үү нэрэ? За захиалгаа өгье. 4 дахь үсэг эхний үе. Эхний үгийн 4 дахь үсэг. За яасан дээр үү? Алтан навчаа. Найдвартан дээр байха эргүүлнэ. За хашран дээр. Хашраас гашуун гарахгүй гэдэг мундаг үг үү тийм ээ? За танай ажил мэргэжлийн хүмүүс хэр зэрэг няхуур хашир улсууд вэ? Ер нь их няхуур бай.
Тийм байхаас ч Тийм байхаас ч өөр арга ба. 450 оноо. За одоо үсэг нэрлэе. 9. Төгссөн сургуулийн хатгаа. 2003 онд шинжлэх ухааны технологийн их сургуулийн эрчим хүчний инженерийн сургуулийг төгссөн магистр зэрэгтэй. Тэрнээс хойш сургуульд эрдэмшлэгийн ажилтнаар жил гарan ажиллаж хагаад Улаанбаатар цахилгаан төгсөлж хувьцаат компани Чингэлтэй салбарт орж ирсэн да. 250 оноо үрдсэн байна баяр хүргэе. 250 оноо. Одоо үсэг нэрлэн. Нэрлэе. Үчирдаа яаж хүн руу тоолъё. Энэ хооронд та нэрж юмсан байгаараа. 1 2 2 Иш. Дараагийн хүн хөр дэргүүл хийж бас сайхан нэрлээ. За 850 оноо, 850 оноо. Үсэг нэрлэе. Үсэг нэрлэнэ үү? Дэв үсэг. А? Дэв үсэг. Одоо мэдэгдэг бол цорын ганцхан үсэг үлдсэн байгаа. Та бүтээгээрээ шууд нэрлж болж хөр дэргүүлж болж шийдээрэй. За хурдан эргүүл. Хөр дэргүүлэхээр шийдэргүүллээ. За өөрийгөө хүмүүс танилцуулахдаа та юу гэж хэлдэг вэ? За миний нэр Бат сайхан л гэж танилцуулдаг. Эрдэнэ юу? Товчтой. Товчтой. Баруун аймгийн Бат сайхан биш үү? Харамстай байна. Азийн онооны шагнал улсын ангасан маань баяр хүргэе. Асновч баяр хүргэе. Асновч маань энэ хүрдэн дээр байгаа бүх ашигтай хэрэгцээтэй бүх зүйлийг самар шиг цомж байна. 3 өнөг шагнал асновч шагнал. Асновч баяр хүргэе. Баяр хүргэе асновчтай. Асновчаа бидний мэддэг ганцхан ус үлдсэн байгаа. Та бүтээгээрээ шууд нэрж болж байна. Хөр дэргүүлж болж шийдээрэй. Жахууд иргэн. Баяр хүргэе. Манай нэвтрүүлгийн 1-р үеийн ялагч тодорлоо. Нэвтрүүлгийн 1-р үеийн ялагч маань Улаанбаатар дулааны сүлжээ авчид компанийн инженер Тавахугийн алтан навч байдаа. Өнөөдөр уран цэнгийн агшин нэвтрүүлгийг санаачлал зохион байгуулж, ивент хийвүүлж байгаа төсөрч хүчний яамнаас оролцож байгаа хэсэг хүндээ гарын бэлгийг гардуулсан байна. Манай нэвтрүүлгийн 2-р үеийг диспетчерийн үндэсний төвийн эдийн засаг чимэдийн ангич жаргал Улаанбаатар цахилгаан сүлжээ түгээх хувьцаат компанийн оролцогч авал баргадуулах хэлтсийн мэргэжилтэн Бямбд орж дулааны засгийн станц 3 төрийн өмчлөлт хувьцаат компанид судалгаа хөгжлийн хэлтсийн дарга Ганхуугийн төгөлдөр нар мөрдөөж байна. Ангич жаргалыг хүрдээ хариулгыг хүрье. Тэгэхээр цоодын бол нэгэнтээ шүлгэндээ бичсэн байдаг л да. Гүвэд хонгор дэлхийг ижигийн тодуу мэдээж олон өдөгхөн гардаг зураг шиг санаандгүй хийдэг алдаа шиг аавын алдарыг сонсогдоогүй юм байна да гэсэн. Тэгэхээр одоо та бас аавыгаа их хүндэт гэж дээдлж явдаг хүн гэж бид урьдчилан ярилцж явахад ярьж ирсэн тийм ээ. Аавынхаа тухай манай үзэгчдэд ярих уу? За миний аав бол мөнх таржийн чимэд гэж хүн бие. Аж үйлдвэрийн гавьяат ажилтан. За эрчим хүчний салбарт бол 40 гаруй жил өргөдөлтөй ажиллаж байгаа. Эрчим хүчний төвийн эрчим хүчний систем эрчим хүчний удирдах газар байхад бол 15 жил бол одоо удирдлагад нь ажиллаж исэн. Тэгэхээр би ааваар бол их бахархдаг. Ер нь аавынхаа мэргэжлийг
уламжилж энэ сайхан салбарт бол ажилд орсонд бол их баяртай байдаг та. Аавынхаа алдарс өнөөдөр бас энэ мэрэгжлийн баярын өдөр мандуулж байна гэдэг бол бас сайхан хэрэг юм аа. Аваараа бахархуулгүй яах вэ? Одоо хоёулаас үргэлжлүүлээд ээжийн тухай ярилцъя. Ээж гэж сайхан хүн байдаг. Ээжийн тухай олон сайхан дуу, шүлгийг хүмүүс бүтээсэн байдаг. За миний ээж бол дунд говийн дэрэн сумын хүн. Ээж минь бол их ухаалаг, ер нь бол их халамжтай, их сайхан хань. Одоо их сайн одоо их тий. Ээж минь талаас бол ер нь их урлагийн их авьяаслаг хүмүүс бол их байдаг л да. 90 дунд говийн бас дууч хуурч гэдэг чинь тийм. Дуулдаг. Өөрөө дуу хуурд хэрэг байх уу? Яхаа дууд дуртай л та. Тийм үү? 울림진 찬나라 더걸어더 엉거너 옷세게 댕에 덜드시게 호 옷세게 된 대호러홍 사라기 친내호 우째대 우째대 한너시 오기야 오네힐 세태게 리민네 보다 마라 баярлалаа. Тийм ээ. Улимжийн чамнараа гэдэг энэ дуу Дулдуйтын Данзан Арвжаа гэж хүн зохиосон. Энэ их хүний таалал барсны 150 жилийн онжил одоо өргөн дэлгэр тэмдэглэхээр ЮНЕСКОгийн шийдвэр гарсан байгаа. Тэгэхээр монголчууд хизээнээс говьцол ялангуяа дуу хуурын дундаршгүй хариун их шигтэй их оюунлаг магадгүй их авьяаслагаар тун байсан гэдэг нь эндээс харагддаг. Тэрний нэгэн жишээ болж бас говь нутгийн гаралтай бүсгүй ангичрал маань энэ улимжийн чанар гэдэг дуугийг сайхан дууллаа. Одоо бид ажил мэргэжлийн талаар жаахан ярилцъя да. 90 танаа байгууллагын онцлог юу вэ? За манай тасаг гэдэг ингэхлээр одоо яг юу байх вэ тийм ээ? Манай байгууллага бол анх 1964 онд ажилтны дүрийн яамны дэргэд диспетчерийн тасаг гэж байгуулагдчихсан байгаа. За энээс хойш бол 40 жилийн туршид бол одоо бие даасан байгууллага болтлоо бол өсөж хөгжсөн байна. Тэгээд 2001 онд анх Монгол улсын эрчим хүчний тухай хуулийн одоо шинэ хууль байгуулагдсанаар 2001 оны 7 сард манай байгууллага байгуулагдсан. Энэ жил одоо манай байгууллага 5 жилийн явуулж байна л да. Тэгээ ер нь бол манай байгууллагыг товчхон хэлэх юм бол ерөнхийдөө одоо станцуудын үйл ажиллагааг удирддаг. Ямар гормоор яаж ажиллах уу тийм ээ? Одоо аль нэг газар доголдол гарсан үед ямар үйлдвэрийг ажиллуулах уу гэдэг энэ гормыг бол хийдэг, төлөвлөдөг. Энийхээ дагуу диспетчерийн одоо технологи удирдлагын алба бол энийг удирддаг юм 24 цагийн үйл ажиллагаатай. Маш өндөр хариуцлагатай. Зүгээр жишиж хэлэх юм бол Монгол улсын эрчим хүчний салбар гэсэн энэ том байгууллага одоо ийм том хөлөг онгоц байлаа гэхэд тэрний одоо жолоог нь бол залуурдж байгаа. Ийм том өндөр хариуцлагатай байгууллага. Капитан юм шүү дээ нэгс нь тийм ээ. Капитан юм байна. За, Инженер маань техникийн өрдөргөлтөөр 250 оноо хүртлээ. Баяр хүргэе. 250 оноо. За, одоо би асуулт танилцуул анхаарлаа сонсоорой. Монголын улс товчоонд элчээр үг илгээхийг юу гэж нэрлэж бичсэн байдаг вэ? Э. Ямдарч маань Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компанийн төлөөлөн оролцож байгаа. Авлага баргадуулах хэлтсийн мэрэгжилтийн энэ залууга Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компанид 5 дахь жилдээ ажиллаж байна. Манай энэ зөвшөөрлийг ашиглаад би нэг хэлэхэд манай эрчим хүчний үйлдвэрийн системийн баяр болж байгаас гадна бас манай Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компани үүсч хөгжсөний 75 жил яваа бас давхар баяр болж байгаа. Мөн их Монгол улс байгуулагдсан маань 800 жил яваа тохиож байна. Ийм 3 давхар баяр бас болох гэж байна. Яг 75 жилийн хашаа хэдийн энэ өдрүүдэд дөө эсвэл арай болоогүй тийм ээ. Тэгээд энэ ямар сумилгээр өвшөж байгаа юм шиг тийм ээ. Компани маань анх бүр яг үүссэн байгуулагдсан 1932 онд анх үүссэн. Тэр үедээ 42 км урттай цахилгаан дамжуулах шугамтай. Тэгээд ерөөс Улаанбаатар хотыг хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах зорилготойгоор Чийдэнгийн ороо гэдэг нэртэй. Чийдэнгийн ороо. Тий, Чийдэнгийн ороо гэдэг нэртэйгээр байгуулагдаж байсан түүхт. Тэгээд энэ
манай үе үеийн ахмад сайчуудын хүч хөдөлмөрөөр одоо өнөөдөр компани маань санхүүгийн хувьд болон за техник технологийн хувьд ч гэсэн бүрэн бие даасан ийм том компани болсон байна. Бямд орж манай хөр дэргүүлтэрэн 850 оноо харьцангуй өндөр оноо өртсөн байна. 850 оноо. Асуулт ойлгомжтой байгаа тийм юм дорж. Одоо өсгөл нэрлэнэ үү нэрлэе? Энэ. Дулааны станц 3 төрийн өмч төвчт компанийн судалгаа хөгжлийн хэлтсийн дарга ажилтны зодоо байна. Та 800 оноотой баяр хүргэе. Харьцангуй өндөр оноо. Одоо өсгөл нэрлэнэ асуулт ойлгомжтой байгаа тийм ээ? За төвлөр дээр өсгөл нэрлэнэ үү? Би. За ингээд өөрийгөө товчхон танилцуулснаар хаяулаа үзэгчтэйгээ зан дуудлага хуваалцъя да. За би дулааны захиргааны станц 3 хөвчөд компанид судалгаа хөгжлийн хэлтсийн дарга ажилладаг. За одоо манай хэлтсийн одоо гол өгүүлбэр үүрэг гэх юм бол станцын одоо төлөвлөлт хийдэг мөн өнгөрсөн үйл ажиллагаанд дүүн шинжилгээ хийх одоо ирээдүйн одоо үйл ажиллагааны прогнозыг одоо санхүү эдийн засгийн талаас нь боловсруулах ийм гонцсон гол үндсэн үүрэг ажиллагаатай ийм хэлсэн байдаг юм аа. Энэ стратеги хэлсэн юм шүү дээ. Тийм нэг гэсэн даа гэж ойлгож болох уу? За ерөнхийдөө эдийн засгийн төлөвлөлтийн талаасаа яадаг юм тийм ээ. Ааха. Төгөлдөр 90 оноотой баяр хүргэе төгөлдөр. Одоо өсгөл нэрлэн асуулт ойлгомжтой байгаа тийм ээ. Эхний нэг онц ус нэрлсэн. Одоо тэрэн дээр урамшаад явна да хайлаа цаашаа. Хэ. Одоо урамшиг дахиад явъя. Хөл дэргүүд холцоотой. Эргүүлье. Бүтнээр нийлж байна. Бүтээгүүр нь хэлж болно. Бүтээгүүр нь хэлж болно. Гагцгүй зөв нэрсэн байх хэрэгтэй тийм ээ. Төгөлдөр нэрлээ. За энэ юу гэж бодож байна л да? Дуу байруулах гэдэг байна. Дуу байруулах баяр хүргэе. Дуу байруулах. Танай төлөв хайрдаггүй ялагч тавдаа. Хайрдаггүй юм ялагч нь төгөлдөр боллоо. Монголын улс тавчонд элчээр үг илгээлхийг дуу байруулах хэмээн нэрийдэж мөн тийхүү бичиж байсан байна. Дуу байруулах баярлаа. Баатармын мэндгэр маань Дархамны дулаан цахилгаан станцын инженерийн албаны цахилгааны инженер ажилтай. 3 дугаар 2 дугаар өсөлтөгч маань шийдвэрд орж юм Батсөх Надахын дулаан цахилгаан станцын улсын байцаагч түлхэрч мөсний салбарт 22 ажиллаж байгаа энэ залуу байна. 3 дугаар өсөлтөгч маань Нанжидын жигжид зөрөн Монгол Улсын эрчим хүчний зохицуулах газрын тусгай зөвшөөрлөгийн албаны мэргэжилтэн баян дэлгэрийг хөрөлд эргүүлэхийг хүсье. Эргүүлнэ үү? За ингээд манай нэвтрүүлгийн эхний оролцогч Баатар Монголын баян дэлгэр харьцангуй холоос ирж уралдаан тэмцээнд оролцож байгаа залуу байна. Юу гэвэл Дархны дулааны цахилгаан станц хувьцаат компани инженерийн албаны цахилгааны инженер мэргэжилтийн залуу байна. Байгууллагын тухайхан тийм ээ. Дархан цахилгаан станцын тухай. Үйл ажиллагааныхын тухай. Гавьяа шагналын тухай. Дархны дулааны цахилгаан станц 1965 онд ашиглалтанд орсноос хойш одоо 40 жил тасралтгүй ажиллаж байна. За энэ хугацаанд бол 1993-аас 96 оны хооронд бол Герман улсын хөрөнгө оруулалтаар за 100-ны шинжилтийн ажлууд хийгдсэн. За мөн одоо цаашдаа мөн холбооны бүн найрамд Герман улсын одоо зээл тусламжийн хүрээнд за турбины шинжилтийн төслийн энэ ажил одоо эхлэх гээд эхний үе шатууд нь одоо гэрээ хэлцлийн төвшөнд бол энэ ажил явж байна. За манай албаны үүрэг зорилго бол за дулааны цахилгаан станцын одоо техникийн тулгымцсан асуудлуудыг шийдвэрлэх. За техникийн хэтийн бодлогыг тодорхойлох. За засварын ажилд хяналттай байх. Ийм үндсэн чиглэл үүргүүдтэй бол ажилладаг. За энэ дэлгэр зууны сайхан цаг айрын нарийн цаг байна да. Дэмбэнд хэрвээ. За яах вэ? Дэмбэт нэ. Ер нь дэргэд сууж яхад бас ичгээргүй аавын уу юм байгаа үедээ. Би ч таарахын дайлын явдчих юм уу? За ямар ч нэг үзэх сайхан дэмбэд яа. Дэнга сайн уу. Арварвая наймара горчгоя тавлагнэрвэ хавтаа дэмбэ зургай. Атэрчэгэ таньтэхо хоргадая томчидая хавтаа хайбэ хайржвэн. Дурваргоя дүрвэхо арваманэр ёвархана гомас зурга дэмбэ хайчжвэн.
Энэ байна. Яг ачмаас л тийм ээ. Баян дэлгэр маань эхний удирдлагуудаар 250 оноо хүрсэн байна. Хэрэдийн Ван хаан Сэнгүм нарт Чингис хааныг барихаар хойволдсныг Адууч Бадаа Хишлэг хоёр сонсч Чингис хаанд хэл хүргэж сэрэмжлүүлдэг. Хоёр адууч хэл хүргэхээр явхдаа нэг нь ам цагаан хээр морь ундаг. Нөгөө нь ямар нэртэй хээр морь унсан байдаг вэ? Уу усыг нэрлж гэнэ үү? Уу усыг нүгэнд. Манай 3 дугаар 2 дугаар өрсөлдөгч Шийтрд оржийн Бацүх байна. Бацүхтүүдээр баяр хүргэе. Бацүх маань Надахын дулаан цэцлэг станцын улсын байцаагч түлшэр шимжлэний салбарт 22 ажиллаж байгаа энэ залуу байна. 1996 онд ажил үйлдвэрийн тэргүүний мастер цол тэмдэг хүртсэн Надахынхаа дулаан цэцлэг станцын тухай. Нийслэлийн хаяанд байдаг. Тэгсэн хэрний энэ хотыг хангаж байдаг тийм ээ. За манай Надахын дулааны станц бол 1976 онд Декевэр 10 13 гэсэн 2 зуухтаар анх ашиглалтанд орсон. Энэ үеэс бол манай дулааны станц түүх эхэлдэг юм аа. Энэ жил бол манай дулааны станц үүсэн байгуулагчны 30 жилийн баяр болсон. Бид энэ баярыг бол 6 сарын сүүлээр л маш өргөн дэлгэр тэмдэглэж өнгөрүүлсэн. За манай дулааны станц хамт олон бол одоо их маш сайн тэргүүний хүмүүс маш олон байдаг. Үүнээс бол Алтан гац Содонгоор 4 хүн, хөдөлмөрийн хүнд медалаар 10 хүн, одоо эрчим хүчний салбарын тэргүүний ажилтан 20 гаруй хүн ингэж ажилдаг. 2003 онд менежментийн уучлалаар орд манай дулааны станцыг тус станцын хамт олноос элчментийн баг одоо уучлалаар авсан. Менежментийн уучлалаар ингээд одоо жилдээ бараг 400 гаруй сая төгрөгийн алдагдaltaй байсан үйлдвэрийг өнөөдрийн байдлаар бол нэмэх баланстай гаргаж ийм сайхан амжилтаар 30 жилийнхаа хүртэж байна. За баярлалаа. Бацүх маань одоо амжилт бүтээлийн хариун сайхан дээжүүлэгтэй энэ нэвтрүүлгийн наадамд оролцож байгаа юм байна. Түлш эрчим хүчнийхээ салбарын тухайд бас. За манай салбарын үүссэн түүх гэх юм бол яг Налахын уурхайтай салшгүй холбоотой байдаг. 1922 онд Налахын үүсний уурхайг улсын мэдэлд авснаар аж үйлдвэрийн анхны голомт бол бадарсан гэж үздэг. Тэгээ манай Налахын уурхайгаас бол анхны Монгол улсын хөдөлмөрийн баатар гарсан. Монголын улсын анхны ах トゥ хоёр хөдөлмөрийн баатар төрсөн. Батаа автаа гэдэг. Энэ мэдсэн манай Налахчууд бол хөдөлмөрийн анхны их суурийг бол тавьсан. Энэгээр бол Налахчууд бид бахархж байдаг. Өөрөөр загасчлах дуртай гэж давуулсан юм байна. Арга бахгүй туулын олонгийн өндөө өксөж уруудаад. За ер нь багасаа загасчлах дуртай. Ер нь чөлөөт цагаар бол хүн ерөөсөө бол нийгмийн байгалийн бүтээгдэхүүн гэж хүн хичнээн байгальтайгаа ойр төт байж гэмээ чинь эрүүл сарвал урт насдаг тийм жамтай. Тэгээ ер нь чөлөөт цагаар бол ер нь туул хэрлэн нойр хавьдынхаа голуудаар загасчилдаг та. Аль цэмкэл ямар загастаа гэдгийг бараг ханддаг. Хэдэн загастаа гэдгийг бараг ханддаг байх байна. Одоо тэрэлжийн босгонгоор туулыг хүртэл ер нь загасчиж үзсэн. Загас гэдэг чинь бас тэгээд байгаль бол хүнд өгөхгүй. Одоо 5 6 хүн зэрэг загасчаад нэгд нь баригдаад нөгөө хэд нь баригддаг тийм ёстой л да. Тэгээ манай туулын загас бол одоо сүүлийн загасч их олон болсон болоо тэр маш хашир болчихсон. Ба тарах шиг л бараг тийм хашир болчиход байгаа. За ингээд маш сайхан загасчны баян загасч явсан түүх. Тэгээд Налахынхаа тухай багтам сайхан зүйлийг дурсан ярьсан танд баярлалаа. Ажлын амжилт. Сайн сайхан бүхний хүсээрээ улам хямртаа тэнгэртэй яваарай гэж хүсэх байна. Бацхут 2 30 оноо хүртэж амжсан байна. За өсөг нэрлээ. Өсөг нэрлж байна. Өсөг энэ үгэнд би юу? 3 дугаар өсөлтөгч маань жигжиг зүрэн байгаа. Жигжиг зүрэнгээ хөр дээр үгүй хүсэж байна. За бүтүүгээр нэрлээ. Бүтэн үгээр нэрлэхээр шийдлээ. Жигжиг зүрэн маань бүтэн үгээр нэрлэхээр шийдвэрлэж байна. Нэрлээ. Мэргэдэ. Баяр хүргэе. Мэргэдэ. Нанжитын жигжиг зүрэн Монгол улсын эрчим хүчний зохицуулах газрын тусгай зөвшөөрлийн албаны мэргэжилтэн Монгол улсын эрчим хүчний тэргүүний ажилтан энэ залуу. Баяр хүргэе. Мэргэдэ. Бурхантай өндийн бадарсан гал гэж Бурханы дулаан цэцлэг станцын 40 жилийн өдрөдөн гаргасан энэ сайхан ном үг төг Бурханы дулаан цэцлэг станцын зөвлөлт компанийн танилцуулга Монгол Бэлгэд орчуулгын хэлтсний хамт манай төлгийн санд орж байна.
Эрхэм мөн үзэгчтэй төлөв ширчин хүчний салбарын ажилтан ажилд оролцож байгаа уралдаан цэнгийн тагш нэвтрүүлгийн үзэгчдийн дундх тэмцээн эхлэхэд бэлэн боллоо. Чингис хааны дээд өвөг Дуваа сохор Довоо мэргэн хоёр хэний хөвгүүд вэ? Торголжин баян. Торголжин баян баяр хүргэе. Хамгийн түрүүнд гараар гисэн залууг олсон харсан. За танилцсан хоёулаа хэн блэ? Улаанбаатар дулааны сүлжээ хувьцаат компани ашиглалтын албаны инженер Эрдэнэ Булган. Баяр хүргэе. Залуу инженерт баяр хүргэе. Монголын нос товч байгаа анимац судлаарай. Баярлалаа. Эхлээд би шүлэг хэлье. Тойрхой тутам той зохилдё. Дэрлэхүй тутам дэм зохилдё. Өчүүхэн багаас илдэж ядан дадсан иргэн тэдмэн харагчууд, алагчууд тугтан буй тэд хэмээн жамуух ван ханд сэрэмжлүүлэн хэлсэн хэсэгт дайчин байлдаанч хоёр иргэний тухай өгүүлдэг юм а. Хуйлдэр цэцний удирдсан иргэн нь ямар иргэд вэ? За нэрлэрэ. Мангууд. Зөв таалаа баяр хүргэе. Үзэгчдийн дундх тэмцээний 2 дугаар ялагч тодорлоо. Дулааны цахилгаан станц 2 хувьцаат компани дулааныхын хэмжүүрийн засварын инженер өнөр баясгалан байна. За өнөр баясгаланд үзэгчдийн дундх тэмцээний ялагчийн шагналыг авчирна уу? Баяр хүргэе энэ сайхан залууд. Эхлээд мөн үзэгчтэй манай нэвтрүүлгийн үзэгчдийн дундх тэмцээн инх өндөрлөж байна. Баярлалаа та бүхэнд. Эрхэм үзэгчтэй уралдаан цэнгийн агшин нэвтрүүлгийн маань төгсгөлийн тоглолт эхлэхэд бэлэн болж байна. Төгсгөлийн тоглолтод Манжидын жигжид зүрэн Монгол Улсын эрчим хүчний зохицуулах газрын тусгай зөвшөөрлийн албаны мэрэгжилтэн Даваа хүүгийн алтан авч Улаанбаатар дулааны сүлжээ хувьцаат компани борлуулалтын албаны инженерийн ажилтай, дулааны нарийн хэмжүүрийн автоматикийн инженерийн мэрэгжилтэй ийм бүсгүй байна. Дулааны цахилгаан станц 3 төрийн өмчлөлт хувьцаат компанид судалгаа хөгжлийн хэлтсийн дарга ган хүүгийн төгөлдөр нар бүрдүүлж байна. Бүрд эргүүлэхийн өмнө Монгол Улсын эрчим хүчний зохицуулах газар үүсэн байгуулагдсны 5 жилийн эрчим хүчний салбарын ажилчдын өдрийг тохиолдуулан салбарын хамт олондоо болон нийт хэрэглэгчтэй аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэж мэдчилье. За тэрээр л сайхан агш болтугай. Мянган урдсан байна. Баяр хүргэе. Чигсүрэндээ баяр хүргэе. Энэ үрдэн рүү хамгийн өндөр оноо, хамгийн ихтэй алтан авчийн оноог авч ирсэн санаж байна. За ингээд асуулт анхааралтай сонсоорой би танилцуулъя. Чингис хаан түмэн хишигтэнтэй байсан болов. Хишигтэн хүн хишиг орхивоос ямар шийтгэл оноохоор заасан байдаг вэ гэж ойлгомжтой юу? Ойлгомжтой. За ингээд жигсүр маань үсэг нэрлэх болцоотой 1000 он авсан байгаа. Үсэг нэрлэнэ үү? Үсэг. Алтнаас хүрд эргүүлнэ үү? Эрхэмлэж хөндлөж явдаг хүмүүсийн тухайд манай үзэгчтэй саналаа аваацгуу. За хүн бүхэн эрхэмлэж дээдлж явдаг хүмүүс маань ээжүүд байдаг. Би одоо 2 ээжтэй бас энэ цэгэр дэлгэцээр дамжуулж энэ завшааныг тохиолдуулаад амьдралд нь аз жаргал, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөмөр байна. За баярлаа. Ингээд энэ жаа харамсалтай болсон байна. Тэг оноо. За ингээд эрчим хүчний баярын одоо өдрийг тохиолдуулаад одоо Мэнгүр сүрэн захиралтай дулааны цахилгаан станц 3 хувьцаат компанийнхаа нэрийн өмнөөс одоо нийт эрчим хүчний салбарын нийт ажилтан ажигчдад баярын мэнд төвшүүлье гэж бодож байна. За баярлалаа. Баярлалаа. Хоёрын оног шагнал. Төгөлдрийн шагнал. Та ч н одоо энэ байгууллагыг хичнээн ажиллаж байгаа үү? Би одоо цахилгаан станцад одоо 5 дахь жилдээ ажиллаж байгаа. Төгсөөл одоо ажиллаж гэнэ үү? Эсвэл бас завсар зайд? Яг бас завсарт нь 2-3 жил өөр газар ажилласан. Тэгээд ер нь ажил мэргэжлээ хэр сэтгэл хангалуун байдаг вэ?
Ер нь ажил мэргэжлийн хувьд бол маш их сэтгэл хангалуун байдаг. Ер нь ганц манай станцийнхан гэлгүй манай эрчим хүчний их сайхан хүмүүс байдаг шүү дээ. Их ир шүүд одоо шулуун шудраг тэгээд ажилдаа их дэг журамтай одоо бас их хүнлэг зантай. Тийм үүрэг даалгавраа их ойлгосон одоо тийм ажил мэргэжлийн хамтлагаас шалтгаалж байна тийм ажил хариуцлагатай магадгүй нэг талаас нэлээд хүнд хүчээр учраас хүмүүс нь тийм нэлээд нуруутай. Тийм одоо нуруутай хариуцлагатай байж ажиллахаас өөр аргагүй тийм ээ. Баярлалаа. Ингээ 90 оноо өртсөн байна. Баяр хүргэе. 90 оноо. Одоо үсэг нэрлэн асуу тайлбарч байгаа тийм ээ. Одоо би эндээс нэг үсэг нэр жамжааг байгаа юм ш нэрээ мартснаас. За яваа. За танай байгууллага содод тусгай зөвшөөрлийн талаар яриач. Яг ямар зөвшөөрөл байдгийг ямар өчтэй тийм ээ. Яг байгалийн монопол шин чанартай улс орон стратегийн ач холбогдол эрчим хүчний үйлдвэр хангамжийн үйл ажиллагааг бол одоо олон улсын практикт тусгай шүрлийг одоо эргэцэн үндэс болгон ашигладаг. Тэгээд тусгай шүрэл гэхээр манайхан бол одоо нэг хуудас гэрчлэгээ мэтэр ойлгохтой байдаг. Үнэндээ бол эрчим хүчний тусгай шүрэл гэдэг бол эрчим хүчний үйлдвэр компаниудын үйл ажиллагаа явуулах нөхцөл болзол шалгуур үзүүлэлтүүдийг тогтоож өгсөн одоо тийм цогц баримт бичиг байдаг. Зөв. Алтнавч хүчтэй хэрэгүүллээ. 300 оноо баяр хүргэе. Алтнавчд. Одоо үсэг нэрлэлийн асуулт ойлгомжтой байгаа тийм ээ? Үсгийн үгэнд би баяр хүргэе. Хэрэглэгчийг хамгийн найдвартай хангах ямар их усрууд байдаг вэ танайд? За хэрэглэгчийг найдвартай хангахын тулд манайх ер нь техник технологи шинжилэлт гоё хийж байгаа би түрүү ярьсан. Энэ дээр одоо бид нэр хуучин систем одоо Орсын тийм юуны тоног төхөөрөмжлөөс энийг бүрэн орчин үеийн автомат тоног төхөөрөмжүүд одоо нарийн хэмжих хэрэгслүүдээр тоноглогдсон ийм ээж хүн багц ийм тоног төхөөрөмжүүдээр суйрлуулж ажиллаж байгаа. Ингэснээрээ бид нар бол хэрэглэгчдийг одоо тухайн хэрэглээнийхэн дагуу халуун үед бол одоо тааруулж дэргээ багасгах, хүүт үед нэмж тохируулах ийм бүрэн боломжийг нээж өгсөн. Ер нь энүүгээрээ ч мөн хойсох станц их усүрээс авч байгаа бид нар энэ улааныхаа эрчим хүчийг хойсох гормон шилжүүлж бас хуучин тогтмол нэлийн зарцуулалаар явдаг байсан бол хойсох гормон шилжсэн. Энэ нь биднэрт бас нэлээд том ололт амжилт болж байгаа. Баярлалаа Навчаа, баярлалаа. Ингээд 120 оноо, 120 оноо. Баяр хүргэе Навчид. Одоо үсэг нэрлэн. Тэ үсэг. Тэ. Дулааны 3 дугаар цахилгаан станцын одоо үүх түүхээс товчхон дурдна уу? За Дулааны цахилгаан станц 3 дугаар цахилгаан станц бол 1969 оноос анх байгуулагдж эхэлсэн байгаа. За одоо ингээд 37 дахь жилдээ явж байна. За иймсэн одоо улсын хэмжээнд бол нийт Улаанбаатарын дулааны 35%-ийг хангадаг. За цахилгааны нэг 14-5 орчим багийг одоо ингэж хангадаг. Одоо эрчим хүчний үндсэн одоо тестэрийн дараа орж байгаа 2 дахь их усүр юм байнамаа. За их баярлалаа. Харамстай байна төгөлдрөө. Жигзүр маань хүрд ирүүлэх болцоотой боллоо. Тэгэхээр танай газрын эрчим хүчний үн нэмдэг байгууллага гэсэн ийм ойлголт байдаг штэ. Энэ тал дээр та эрэг ямар жишээ баримт хэлж цагаатах вэ нэгэсэн дөө. Яг нь ер нь бол тийм биш юм аа. Юуны өмнө эрчим хүчний цахилгаан хангамжийн чанар, тасалдал, төлбөр тооцоотой холбоотой хэрэгжлээс ирүүлсэн санал гомдыг бол хүлээн авч шийдвэрлэдэг байгууллага. Түүнчлэн компаниудынхаа хэрэгжлтэйтэй харьцах одоо дүрм журмыг бол тогтоож мөрдүүлдэг. Үн тарифыг бол тогтоохдоо бол тухайн компани өртөг зардал тулгуурлахаас гадна нөгөө талаас хэрэглэгчдийн төлбөрийн чадварт тохирсон байдлаар бол тогтоодог. Үүний нэг тод жишээнүүд нь бол одоо бид нар зохицуулах газар байгуулагдсан хугацаанд бол одоо хэрэглэгчдийг одоо хянд эрчим хүчээр хангах болцоог нэг хүднээс 2 болон 3 шаталтай тарифаар одоо энэ захиргаа эрчим хүч авах боломжийг нээж өгсөн. Үүгээр бол одоо бизнесийн байгууллагууд 3 тариф тоолрыг авч хэрэглэснээр бол шөнийн багаачаад 19 төгрөг 10 мөнгөний захиргааныг бол одоо хямд үнэтэй захиргааны авч одоо бизнес үйл ажиллагаагаа цэцгэлүүлэх тийм бүрэн боломж нээгдсэн байх жишээтэй. Энэ хооронд бид хоёр 800 оноо хүртэж амжсан байна жигзүр бид хоёр. Баяр хүргэе. Харьцан гондроо жигзүр маань 800 оноотой. Одоо үсэг нэрлэе. Явлаа. За ёо. Эр үсэг нэрлэе. Эр. Радио. Тэгэхээр хэрэглэгчдийн байгууллагаас хэрэглэгчдийн эрх ашиг хамгаалах чиглэлээр хийсэн ажлуудын тухай таны ганц зөвлөгөө автаж хэлээч. За хэрэглэгчдийн эрх ашиг хамгаалах чиглэлээр бол манайхаа
амжилгааны баталгааж төвшнгөөс доогуур орлоготой иргэдийн одоо сарын одоо хамгийн бага цахилгаан хэрэглээг тооцоод суур үнээсээ одоо 20% хөнгөлөхөөр тийм хөнгөлтүүдийг бол баталж гаргасан. Энийг бол одоо Улаанбаатар дарахын эрдэнэ гэсэн бүсчилсэн байдлаар гаргасан байгаа. Энэ бол 2005 онд баталж гаргасан хугацаанд бол 700-аар иргэд энэ одоо хөнгөлтэй тарифыг бол хэрэгжүүлсэн юм шүү дээ тийм ээ. За баярлалаа. Та 200 оноотой Жигзүрэн баяр хүргэе. Жигзүрэн 200 оноо. Одоо үсэг нэрлэн. Энэ үсэг. Энэ үсгээр минь би баяр хүргэе. Бүтүүгээр нэрлэх хөр дээргүүл хшидээрээ. За үгээр нэрлээд үзье. Алдууд амжилттай болно тийм ээ. Алдууд амжилттай. Явлаа. 3 гэрээ. 3 гэрээ. Одоо үсэг нэрлэн навч нэрлээ. Б үсэг. Б үсэг нэрлээ. Б үсэг минь би. Баяр хүргэе. Б. Өөрөөр хэлэх юм бол төгсгөлийн үг Б. Хурдан дээр 800 оноо буусан байна. Баяр хүргэе. 800 оноо, харьцангуй өндөр оноо. Манай алтан авчирын харьцангуй өндөр оноонууд буулгадаг юм байна. Одоо үсэг нэрлээ. Уус. Уу. Үгээр нэрлэх. Бүтүүгээр нэрлэхээр шийдлээ. Жигж зүрх шиг бол аимшигтай болно тийм ээ. Тав таар дахиад бай болно шүү дээ. Нэрлээ. 3 бэрээ. 3 бэрээ. Баяр хүргэе. 3 бэрээ. 3 бэрээ. Чингис хаан хишигтэн цэргүүдэн албан огоорон явх аваас 3 бэрээ жанждаг байсан байна. Бэрээ гэдэг бол одоо нэг ёсны шийтгэлийн хэрэгсэл юм аа. Түлшэрчим хүчний салбарын ажилтны мэргэжлийн баярын өдрөөр түлшэрчим хүчний яамнаас зохион байгуулсан энэхүү уралдаан цэнгэнд агшин нэвтрүүлгийн маань их гарын тоглолтын ялагч тодорлоо. Энэ хүн маань алтан авч байлаа. Нэвтрүүлэг наадмыг санаачил зохион байгуулж ивент тэтгэе болж байгаа түлшэрчим хүчний яамныхан маань үнэхээр алтан авчийн тухайд бол Монголын нууц товчооноос хичнээн юугч асуусан хариулаад л тэмцээд л ялаад л зүтгээд л яваад л байх хүн байна гэж өндрөөр үнэлсэн. Энэ үнэлгээ юуны юм та бүхэнд дуулгая. Их гарын тоглолтод сорж цагийг барахгүйгээр нэгэн сонирхолтой шийдвэр гаргасан байна. Ингээд би та бүдгийн өмнө манай нэвтрүүлгийн ивент тэтгэх зохион байгуулагч түлшэрчим хүчний яамны төрийн нэрийн бичгийн дарга Сэрэм Прүү даргаыг урьж байна. За энэ өдөр манай эрчим хүчний салбарын ажилтнуудын хувьд бас сайхан баярын өдөр байгаа. Тэгээд энэ баярын өдрөө тохиолдуулаад би бас салбарынхаа нийт ажилтан ажиллагсад үеийн ахмадууд нийт одоо Монголын ард түмэнд бас баярын мэнд хүргье. Тэгээд энэ баярын өдрийн маань бас арга хэмжээнд зохион байгуулагдсан цэнгэнд нэвтрүүлэг, агшин нэвтрүүлэг маань сайхан болж өндөрлж байна. За энд оролцсон манай салбарын компаниудын бас орж өрсөлдсөн хүмүүс маань сайхан тэмцэлдэж энэ дундаас одоо супер шагнал буюу тэргүүн шагналын эзэн болсон алтан навчтаа баяр хүргье. Тэмцээн зохион байгуулагчдын зүгээс энэ тэмцээнд тэргүүн барьсан алтан навчтаа супер шагнал буюу ханаа явж амрах эрхийн бичгийг гардуулах над тохиолоо. Эрхэм хүн төлөгчтэй Монгол орны маань нэгэн үлсгэлэн сайхан нуг Бодор амралтын дээр хийсэн уралдаан цэнгийн агшин нэвтрүүлэг маань ийхүү жаргаж байна. Нэгэнтээ ардын уран зохиолч төрийн саяхал Шарвын Сүрэнжив Нурмандан цогтой яваад өндөрлж явж ирсэн байдаг. Манай гал гэрлийг эзэгнэгчид Монгол улсын гал голомтыг манагчид, үйлдвэрлэгчид маань үнэхээр сэтгэлдээ цогтоод төдийгүй оюун тархиндаа цогтой ийм хүмүүс юм аа. Та бүгдийн оюуны зөв ямагт мандан бадарч байх болтугай. Монгол улсын гал голом цагийн цаг та бүгдийн хөдөлмөр зүтгэлээр ариунаас ариун өөдөө дээшээ дүрлж байх болтугай. Та бүхэндээ баярлалаа.